За сайн байцгаана эрхэм хүнд сонсогчдоо. Холбоос подкастын өнөөдрийн дугаарт би нэгэн сонирхолтой хүнийг урьж оролцуулаад байна. За багшаа та өөрийгөө бас манай сонсогчдод бас товчхон танилцуулаач. За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За намайг Мөнх хоёрын Мөнхбаатар гэдэг. За Монгол Улсын боловсролын их сургуулийн биологийн техникт багшаар ажилладаг. За хоёр нутагт мөлөгч судлаач хүн байна. За багш. За таны ажилтай холбоотойгоор эхнийхээ асуултыг эхлэе гэж бодож байна. За та яагаад энэ хоёр нутагт мөлөгч гэдгийг судлах болсон бэ? За баярлалаа. Ер нь бол энэ хоёр нутагт мөлөгч судлал бол миний хувьд бол ерөөсөө бараг л мэдээ авсан цагаас миний амьдралтаа салшгүй холбоотой хэсэг маань болж ирсэн. Учир нь юу вэ гэхээр Даав маань бол Монгол орны хоёр нутагт мөлөгч судлалын эрдэмтэн Мөнх хоёр гэж хүн байдаг. Монгол Улсын гавьяат багш хүн. За энэ хүн маань бол ерөөсөө одоо намайг хүүхэд байхаас ахуулаад цуг хөдөө дагуулж судалгаанд явуулах, за мөн одоо амьтдын зураг хөргийг авахд одоо надад туслуулах гэх мэтлэн ер нь мэдээ орсон цагаас л одоо ер нь бараг л гэр орон мааж бараг тэраар уншихгүй ийм л байсан орчин байсан учраас энэ амьтад нэлээх багасаа сонирхолтой. Ямар нэгэн айц дарагдсан байсан учраас энэ амьтдыг судлах илүү өхөн байсан болов уу гэж би одоо боддгийг. Одоо ямар нэг хоёр нутагт мөлөхс зарим тохиол хүмүүс бол маш их айж цочдөг. Тэгээ танд бол ямар тийм байхгүй. Одоо ширэн дээр гайгүй улаан гайгүй болсон. Ер нь бол тэр айхтар экватор халуун талаан бүсийн хортой могоноос бусдаас нь бол ер нь нэг айхтар айгаад ингээд байх юм бол байхгүй болсон шүү дээ. Ер нь бол тийм. Зөв сонирхоо зүгээр асууж байгаа багш. Юу та ер нь хатгуулж ирсэн юм уу? Могоо бол хатгахгүй, могоо бол хаздаг. Манайхан ч хоёр салаа үзүүртэй хэлтэй байдаг. Тэр хэлээ байнга цухалзуулан орчныхоо температурыг хүлээж авч за ер нь зүг шиг орон зайн баримжаагаа тэр одоо дотоод тэр ягцсныхоо хэрэгтнээр авдаг учраас манайхан бол одоо тэр могоо маань дээд ирүүндээ хоёр шүттэй байдаг шүү дээ. Тэгээд могоогч шүдээр нь одоо хорт шүдэд, ховлт шүдэд, хоргоо шүдэд буюу цул шүдэд гэж ангилдаг. Тэгэхээр тэр гарсан сорвин буюу хатсан газар нь бол ийм хоёр цэг үүсчдэг учраас хэлээрээ хатгацдаг гэдэг жоохон буруу ойлголтын зүрх байд юм уу гэж би боддог юм. Ер нь бол үдчихсэн. Ер нь бол зураг хөрөг авахд ялангуяа бамбан шорт могоо Монгол орнд хамгийн түгээмж байдаг. Энэ могоо дээр бол одоо зураг хөрөг авахаас эхлүүлээд ер нь жоохон ойртоо чангахан барих, жоохон анхаарал болгоомж алдахаасаа болоод 3-4 удаа хазуулж үзсэн. За ингээд хазуулж байхад бол бас тодорхой хэмжээний хүн болгоны бие организм өөр учраас өгөх хариу үйлдэл нь өөр байдаг. За миний хувьд бол халуур өнгөрдөг. Анхны удаад бол сүүлдээ одоо нэг яатсан байгаа дархлаан тогтсон гэдэг шиг огт тоохоо байсан шүү дээ. Тэгээд жоохон улаагаал өнгөрдөг байсан. За хоёулаа энэ могооны хаталттай холбоотойгоо сүүлд хойшоо ярина. За багш энэ судалгааны түүхээс бас Монгол орнын хоёр нутгийн мөлхөгчдийн судалгааны түүхээс багш та товчхон хэлж өгөөч те. Яг хизээнээс эхэлж хүчээ авч эхэлсэн судалгааны чиглэл өнөөдөр судалгааны түвшин маань яг ямар түвшинд хүрчээд байна. Тэ дэлхийн хэмжээнд бас манайхнаас хоёр нутгийн мөлхөгчдийн чиглэлээ бас судалгааны ажлууд маань дэлхийн хэмжээнд гарч байгаа, хэвлэгдэж байгаа юм сонин содон мэдээлэл байвал бас хуваалцаж хүсэж байна. За ер нь бол сүүлийн жилүүдэд одоо шинжлэх ухаан нэлээд нарийн хөгжиж байна. Энэ шинжлэх ухаан нарийн хөгжснөөс болоод энэ зүйлийн шалгуур шинжүүд, ялангуяа энэ генетикийн шалгуур шинжүүд дээр зүйлийг тодорхойлдог болсонтой холбогдуулаад одоо өдөр тутам, цаг тутам, минут тутамд шинэ зүйл, салбар зүйлүүд бол нэмэгдэж байна л да. Та бүхэн мэдж байгаа шүү дээ. Ер нь бол мөлөгчдүүд нэг 6,000 зүйл, хоёр нутагтай амьтан дэлхийд дээр 4,000 зүйл гэж ихэнх түгээмэл номнууд дээр байдаг бол яг өнөөдрийн байдлаар дэлхийд дээр тийм ээ 11,000 зүйл 11,440 зүйлийн мөлхөгчд за 8,293 зүйлийн хоёр нутагтай амьтанд бол бүртгэгдээд байна шүү дээ. Шинэ зүйл одоо гэсэн. Энэ чинь бол ерөнхийдөө хүм төрлөختөн мэдээж шинэ зүйл олох нь олж байгаа. Гэхдээ бол шинэ зүйл оллоо гэхэд бүр огт өмнө хүн бичиж байгаагүй шинэ зүйл гэдэг маань нэгээс хоёр зүйл өдөр дэлхийд жилд нэгдэж байгаа. Энэ бол ерөөсөө л энэ удам төрлийн холбоо, гарал үүсэл за энэ генетиктэй холбогдуулаад гаргаснасаа болоод нөгөө гарал үүслээс бүхнээс нь шалтгаалаад шинэ зүйл бичих
ийм статус төрснээрээ одоо энэ хоёр нутагт мөлхчдийн судалгаа бол маш их хурцтай хөгжиж явна. За тэгэд би яг өнөөдөр энэ төгөл төр багшийн урьдснаар бас нэг хий хоосон хоёлоо яриад яг би бас нэг жоохон юм бас нэг зураг үзүүлээд бас өөх түүх за Монгол оронд байдаг одоо биологийн олон янз байдлын зургуудыг нь харуулад тэгээд овчхон яриул бас зүгээр юм болов өгчдөө тэгээ жижигхэн юм үзүүлсэн байгаа юм байна. За энийг нь үзүүлээ. Дэлгэцэн дээр тавьчихъя. Судалгааны арга аргачлалууд маш их нарийсаад үүнтэйгээ холбоотойгоор зүйлүүд маань ингээд салбар зүйлүүд болж ингэж нэмэгдэх тохиолдол гарч байгаа гэсэн үг үү? Яг үнэн тий. Ерөөсөө л ийм болж одоо нөгөө шинжлэх ухааны судалгааны арга нарийснаас холбогдуулаад одоо хуучин ч бол бид нэр одоо шинэ зүйлийг гаргах чинь ихэвчлэн морфологийн шинж чанаруудаар үздэг байлаа шүү дээ. Тий, гадаад шинж төрхөөр тийм. Одоо бол тэгээд бүр генийхэн төвшөнд судалгаа хийснээр бол энэ зүйлүүд бол өөр болж байгаа юм аа. За ерөнхийдөө бол би сая дэлхийн зүйлүүдийг хэлсэн бол Монгол оронд бол 4 овогт багтах 7 зүйлийн 2 нутагт. За 2 салбар баг 6 овог 10 төрөл багт 24 зүйлийн мөлхчд. Тэгээд нийт 31 зүйлийн 2 нутагт мөлхчд бол яг өнөөдрийн байдлаар бол Монгол оронд бол тархаад байна. За энэ бол хэдийгээр саяны дурдсан тоо харьцуулахад бол өчөө хүндүүдийн далаад тусал нэмэлт мэт харагдж байгаа боловч энэ бол маш их урт удаан түүхэн хөвсөх хөгжлийн явцад Монгол орны эрд тэс уур амьсгалтай газар нутагт бол үүсэж бүрэлдсэн их өвөрмөц онцлогтой амьтны фаун байгаа юм. Хоёр нутагт мөлхч маань бүгд өөр өөрийн гэсэн газараа дасан зохицсон өөр өөрийн гэсэн газараа онцлогтой бас тодорхой хэмжээний байгальтай үүрэг гүйцэтгэдэг ийм бүлэг амьтад байгаа юм. За яг уу ер нь бол Монгол орны хоёр нутагт мөлхчдийн хөгжлийн түүхийг нь авч үзэхэд бол хамгийн анх ном зохиолд гарснараа бол 1876 онд эмэгтгсэн Штрай авахын Монгол бат хангалтын орон зохиолд 23 зүйлийн амьтдыг бол оруулж тусгасан байдаг. Энийг бол одоо Николай Михайлович Пржевальский гэх Оросын алдарт жуулчин одоо судлаач хүмүүс маань бол энэ цуглуулжсэн материал дээр бол дээж хийгээд ингэж явсан байдаг. За түүнээс хойш бол мэдээж одоо ингэж явсаар одоо үед бол хурж байгаа. За ер нь бол монголчууд бол их дээр байс энэ хоёр нутагт мөлхчдийг шүтэж амьдрсан амьтд байдаг. Ямар сандаа ном зохиол, их зохиолууд бол байнга дурддагддаг. За байнга яригддаг. За мөн лусын амьтан гэдэг нэрээр нь маш их хайрлж, хүндэлж, бас шүтэж, бас биширж явдаг амьтдын нэгэ гэж миний судлаачийн хувьд бол үздэг. За мэдээж энэ зүүн өмнөд Аз, за эдгээр орнууд бол хоёр нутагт мөлхчдийг бол ер нь хоол хүнсэндээ бол маш их өргөнөөр ашигладаг. За үүнтэйгээ холбогдуулаад тоотлогоо нь багас хүртэл асуудал яригдаад одоо бол бас энэ бол тэнцвэр нь алдагдсан байгаа гэсэн тооцоолнууд гарсан байдаг бол манай Монгол орны хувьд харьцангуй гайгүй үед тал байна. Энэ маань бол бас үг дээдсээс мань уламжилж ирсэн байгаль хамгаалах үйл өмчтэй холбоотой юм уу гэж миний хувьд боддог. За тэгээд ер нь эртний ном зохиолуудад за түүх шаштрын бүтээлүүдэд бол энэ хоёр нутагт мөлхчд бол нэлээд их тусгалаа олсон байдаг. За та бүхэн мэдэх Монголын нууц төвчөнд их чинь одоо сатгалан могоо шурахын аргагүй Хэрээдийн Ван хааны өргөө туулын хар шагуу байдал бичсэн байдаг. Сатгалан могоо шурахын аргагүй гэдэг чинь одоо туулын хар шагууг одоо Ван хааны үед 13 дугаар зууны үед ямар айхтар өтгөн шигүү байсан гэдгийг жишээ нь харуулж байгаа, зөөлөж байгаа иймэрхүү байдал байх жишээний байдаг юм байна. За мөн хадны сүг зургууд дээр бол та бүхэн мэдж байгаа. Одоо энэ янз бүрийн тург гөрөөсүүдтэй бол тэнцвүүц хэмжээний том могоонуудыг дүрссэн байдаг нь бол бас Монгол оронд бол авраг могоо байсныг бас илтгэх ийм асуудлууд байхыг бас үгүйсэхгүй. За мөн хамгийн эртний төвд эмийн судар байдаг Цэзэр Мэгжан гэдэг. Энэ бол Цэзэр Мэгжан гэдэг энэ дүрсэнд одоо энэ зүүн дээдлэлд харагдаж байна л та. Энэ гівш Жамбал Жамц гэж хүн бол мэлхий бол нэгэн насандаа хоёр амьтны биеийг ологчмоо гэдэг. Өнөөх авгалдаан шатыг дамждаг араморфоз хөгжлий чинь энэ дээр бол одоо ингээ зүү тогтлын тэр дээр үед баг 17 дугаар зууны үед нийцсэн байсан. Тэгээ энэ бол гайхалтай чадвар л та. Одоо энд бүр зургийг гаргацсан. Эхлээд загас шиг зүйлийг одоо шалганцрыг нь харуулж байгаа. Цаашаа нөгөөтг чинь сүүлтэй байж байгаа. Тэгэнгүүтээс уснасаа гарахтаа яаж сүүлгүү гараад явцсны жишээ. Энэ эртний Цэзэр Мэгжан гэдэг сударт дүрсэлсэн байдаг байна шүү дээ. За ингээд одоо гол ном зохиолууд явж байгаа. За мэдээж үндэсний эрдэмтэд бол анх төрж гарч ирсэн. За үндэсний эрдэмтэд гарч ирээд
Оросын шинжлэх ухааны академи за энэ бас Ястмилхи байсны баталгааг бас харуулсан байгаа. Оросын шинжлэх ухааны академи, Орос Монголын хамтарсан Монгол Оросын хамтарсан биологи гэж бүрийн экспедиц бол энэ судалгааны хувьд бол асар их үүрэг гүйцэтгэсэн байдаг. Ер нь бол 73 онд бол анх одоо нэг судлаачтай явж байгаа. Сүүлдээ бол 80-аад оноос бол бүр тусгайлан герпетологи отряд гэдэг юм бий болсон. За Монгол оронд бол 4 жилийн хугацаанд хийгдснээс гадна 89 онд нэг хийгдээд за тэгээд энэ маань бас нэлээд зогсоосны үндсэндээ 2008 он хоёр дараалтайгаар за Дорнод Монгол руу за мөн баруун өмнөд Монгол руу зэрэг чиглэлээр бол хийгдэж судалгаа бол хийсэн бол нэлээ их судалгааны үр дүнд бол ахиц гарахад бол чухал ач холбогдол болсныг ингээд дурдах хэрэгтэй байна. За үндсэндээ бол одоо манай судалч нэг одоохондоо бол нэг эрдмийн зэрэг цолоо авсан 4 судлаач байдаг. За энэ бол Монгол Улсын гавьяатагч миний аав мөнх хоёр, орологийн мөнх хоёр. За энэ хүн бол ер нь анх энэ хоёр нутагт мөлхчдөр судалгаа явуулж 76 онд бол Монгол орны хоёр нутагт мөлхчд бол эрдмийн зэрэгээ бол Ташкентт хамгаалсан байдгийг. За хоёр дахь нь бол профессор Тэрвш багш Ангервагийн. За миний багш, миний докторийн ажлын удирдагч. За Монгол орны баруун ба өмнөд нутгийн хоёр нутгийн мөлхчд эдгээр байгаль аж ахуй холбогдсон тэгээд 1989 онд эрдмийн зэрэгээ бол хамгаалсан байдаг юм аа. За гурав дахь нь бас манай биологийн техникийн багш Цагааны хонгор зүйл 2000 онд Монгол орны зарим гөрүүлийн махны биохимийн судалгаа юм. Ерөнхийдөө бас нэг энэ хоёр нутгийн мөлхчдийн судалгааг бас нэлээд нарийн төвшөнд тавиадсан судлаачдын нэг. За нэлээд олон зүйлийн гөрүүлүүдийн одоо махандах эрдэс бодис за ер нь биохимийн үзүүлэлтүүдийг нь гаргасан юм байна. За миний хувьд бол 2003 онд бол Дорнод Монголын хоёр нутагт мөлхчдээр эрдмийн зэрэг хамгаалсан байдаг юм аа. За тэгээд мэдээж эдгээр эрдэмтдийн бүтээлүүд за дэс гадна бол одоо Орос Монголын хамтарсан экспедицийн хүрээнд гарсан бүтээлүүд за тэгээд үндэсний судлаачдын гаргасан бүтээлүүдэд бол ер нь хоёр нутгийн мөлхчдийн тухай бол тусглаа бол нэлээд сайн олсон байдаг. За ер нь бол хамгийн сүүлд хийсэн дөрвтэй бүтээлүүдээс аваад үзэх юм бол бид нар бас нэг Лондоны ардын судлалын нийгэмлэг, за Монгол Улсын боловсролын их сургууль, за Монгол Улсын их сургуулийн санаачилгаар бол шинжлэх ухааны биологи үрэлтэнтэй хамтлаад бол Монгол орны хоёр нутгийн мөлхчдийн улаан дасыг бол эмхтгэн гаргасан байдаг. За та бүхэн нэг мэдж байгаа та бүхний бүтээл гал дээр авчихсан баг. За мэдээж энэ 10 шалгуур шинжээр бол хоёр нутгийн мөлхчдөө шалгаж үзэхэд бол үндсэндээ эмзэг ангилд бол одоо бидний ярьж зурснаар одоо шивэр гүлбэр ногоон бах модны мэлхэд орондын мэлхий за говийн махир гөрвөл эгэл загалмаат могоо зэрэг зүйлүүд бол орсон байдаг. Үнэлэхтэй эмзэг зүйлүүд. За тэгэд яагаад энийг ингээд бид нар ерөнхийдөө бол ингээд хоёр нутагтан мөлхчдийн ер нь Монгол оронд гаргасан энэ цөөхөн зүйлүүдийг болж игэл бүгдийг нь нэг эмзэг зүйл оруулчихсан найтай. За болж игэл ховордож болчихгүй зүйл оруулчихсан найтай. Өөрөөр хэлэх юм бол хоёр нутагтан мөлхчдийн хамгийн гол онцлог нь бол бусад зүйлүүдийг бодоход бол биотопын зүйл биш, тийм ээ? Биотопын зүйл. Өөрөөр хэлэх юм амьдрах орчны зүйл. Амьдрах орчин ингээд устж үгүй болоход эдгээр амьд дагаад устж үгүй болоод хизээч нөхөн сэрэгдгүй ийм сонирхолтой амьд, ийм харамсалтай төв тавилантай амьд байдаг. За шүү. За дээр нь одоо юу гэдгийг тург гөрөөс хөхтэй амьд бол амьдрах орчинд ороодоход дайжаад үргээд яваад өөр газар суурших боломжтой байдаг бол хоёр нутагтан мөлхчдийн хувьд бол энэ бол туйлын хангалтгүй. Тэгээд жил болгон одоо дэлхийн долларын дэсчээр хэдэн зуугаас эхлүүлээд хэдэн мянга хүртэл гол гориг ширгэж юм усан орчин ширгэж юм. Энэ маань хоёр нутагтны амьдралд бол тун таагүй нөхцөлийг үүсгэдэг. За энэ өмнөд нутгаараа өгч байгаа уул уурхай холбогдол зэрэг бол бас мөлхчдийн амьдрал ч гэсэн тун таагүй байдлаар бол үүсгэж байгаа гэдэг үсэн дээр дэлхийн зүйтэй байна. За ингээд зүйлийнхаа бүрдлүүдийг товчхон танилцуулъя гэж бодож байна. За Монгол орон түрүү хийсэн. Өмнө нь бид нар бол ном зохиол дурдсанаар бол энэ 6 зүйлийн хоёр нутагтай амьтан байдгаа гэж ярьдаг байсан бол бид нар одоо өнгөрсөн онд бол 7 дахь зүйлийг нь буюу Харана Арвалисгээ шүүгрэ мэлхийг бол одоо Архтны отгор бас бол шинээр тэмдэглэсэн байдгийг Монгол орн. За энийг бол яг хоо Монгол орны хоёр нутагтан гээд нэгэн сэдв зохиолдвол Монгол орнд байх боломжтой бол Монгол алтай нурууны өмнөд биеэр байх боломжтой гэж Орсын эрдэмтэн Кузьмин Боркнер үзсэн байдаг бол бид нар бол энийг бол бас нэлээд хойд хэсгээс буюу
Үрсгэл аймгийн дархтын эцэсэн улаан уулсан минь утдаг бусын гол гэдэг газраас бол шинээр тэмдэглэсэн бас их сонирхолтой биологтой ийм амтан байсан. За ингээд энэ товчхон зүйлүүдээр ярихад бол энэ сүүлтэй хоёр нутагтнаас бол манад ганцхан зүйл байдаг нь бол шиврэх хөлмөр гэж амтан байдаг. Энэ шиврэх хөлмөр маань бол үндсэндээ одоо нөгөө бусад хоёр сүүлгүй хоёр нутагтныг бодох юм бол та бүхэн харж байгаа сүртэй байдгаар бол онцлог. За тэгээд нэлээд ийм амьдралын галт хэлбэртэй буюу шөнийн амьдралтай за өдрийн цагаар бол хөвсөн нуугдмал байдлаар байдаг учраас тэдний хүн болгоныг сайн мэддэггүй ийм нэг сонин галт хэлбэрийн амьдралтай амтан байгаа мó. За энэ Монгол орны хувьд бол Монгол орны хойд хэсгүүдээр ерөнхийдөө тавчилхэд бол ер нь бол цэвдэгтэй хэсгүүдийг л шүтэн амьддаг амтан байгаа юм л да. Ер нь хоёр нутагтай амтнаас дэлхийд дээр ганцхан цөлийн цагийг давсан амтан маань энэ шивэр гүлмэр шүү дээ. За тэгээд одоо бол Араана авгийн 3 зүйлтэй болчихлоо. За шивэр мэлхий, доромтын мэлхий. За мэдээж энэ ногоон бах одоо баруун Монголд тархсан. За тэгээд Монгол орнд хамгийн өргөн зэрэг тархсан Штрахо буухбо радий буюу Монгол бах. За тэгээд Монгол улсын улаан наманд орсон модны мэлхий гэсэн ийм 7 зүйлийн хоёр нутагтай амьтд бол Монгол орнд бол яг өнөөдрийн байдлаар бүртгэгдээд байна. За мөлхөгчтэй хувьд одоо нэг геккон гөрүүлийн бол овогт бол 3 зүйл байдаг. Төмөр гөрүүл, за нохоо гөрүүл, мэдээж махир рут геккон гэсэн энэ 3 зүйл байдаг юм байна. За зам гөрүүлийн овогт болохоор Монгол орнд бол одоо өмнө бол 3 зүйл гэж ярьдаг байсан бол одоо бол 4 дахь зүйл нь принципалс хиспидус гэх шинээр тэмдэглэгдсэн байгаа. За одоо охиндоо бол энийг бол нэр нь бол хараахан монгол нэр бол олдоогүй байгаа. Яг нь монголоор бол энэ хиспидус гэдэг маань бол үндсэндээ тийм зэрлэг за бахимдуу гэсэн утгатай латин үг юм байлээ. Одоо энийг оноос нэг бол олж таарна. За мэдээж Монгол орны бол одоо ер нь эс бүхний нутагт хамгийн өргөнтэй тархсан хонин гөрүүл байна. За мөн тойрмын хонин гөрүүл байна. Баруун Монголд тархсан. За тэгээд мэдээж Монгол орны хамгийн том гөрүүл тооцогдох алтайн зам гөрүүл маань бол тэр дээр харагдаж байна. За зам гөрүүлийн хувьд ийм байдаг юм байна. За багшаа эндээс нэг юм асуух. Аль зүйлүүдийн та хэлээд өгөөч одоо 100 гартлаасаа хамгийн дээдл нь зам гөрүүл тий. Тэгээд тэрнийх нь баруун талд нь байгаа нь бол принципалс versicolor гэдэг маань бол цоохор хонин гөрүүл. За энэ түгээмэл байдаг тий Монгол орнд. Хамгийн түгээмэл байдаг. За нөгөө Монгол улсын улаан наманд орсон маш ховор байдаг. Баруун Монголд байдаг маань бол энэ принципалс helioscopus буюу тойрмын хонин гөрүүл нэ. Энд чинь зүр улаан биендээ бүр юм шипи буюу юм өргөшиг зүйлүүдтэй. Ховд аймгийн Булган суманд байдаг. Баруун Монголд ийм зүйл байгаа юм. За нөгөө төвд нь бол одоо энэ доор байгаа нь бол принципалс хиспидус гэдэг юм. Энэ За дараах нь болохоор жинхэнэ гөрүүлийн авахт болохоор хоёр төрөлтэй лацерта төрөл. За нөгөөх нь мэдээж иремс жинхэнэ гөрүүлийн төрөл. За мөн могоо гөрүүлийн төрөл. За жинхэнэ гөрүүлийн төрөл нь хоёрхан зүйлтэй. Дээр байгаа лацерта агилес буюу энэ ногоо оюун ногоо мэт өнгөтэй гөрүүл маань бас л баруун Монголд тархсан гавшгаа гөрүүл гэдэг зүйл бол за нөгөө лацерта вивипара буюу зулцахт гөрүүл гэдэг зүйл маань бол за Монгол орны ер нь хээр за уулын хээрийн бүсүүдэд бол ер нь бас элбэг тархалттай ийм зүйлүүд байгаамаа. За могоо гөрүүлийн зүйлүүд дээр бол өмнө бол одоо бид нар ингээд Иремс мультиоцилата буюу могоо гөрүүл, за говийн гөрүүл, за толбот гөрүүл, загалт гөрүүл, монгол гөрүүл гэсэн ийм 5 зүйлтэй байсан бол за Иремс жунгарика буюу зүүн гарын могоо гөрүүл гэсэн зүйлийг бол бас Орсын эрдэмтдтэй хамтраад бид нар бол шинээр бичиж шинжлэх ухаанд бүртгүүлсэн байдаг. Энэ зүүн гарын гөрүүл маань бол Ховд аймгийн Булган сум, Үеийн сумын нутгуудаар бол тархсан. За ердийн могоо гөрүүл нь бол одоо биехэд гөрүүл цэвгэр ийм туяануудтай морфолог шинжээр нь харахад байхад байдаг бол зүүн гарын могоо гөрүүл нь болохоор биехийн хажуугаар бол ийм ногоон бөөрөнтгий ийм толботтой байдгаар бол бас нэлээд бас ялгадах гол шинжинд болж байгаа. За тэгээд мэдээж гол үтсэн юм бол митохондрийн ДНХ-гийн ялгаагаар бол энэ шинэ зүйл болох нь бол тогтоогдсон байгаамаа. За Иремс вермикулата гэдэг маань загалт гөрүүл, Иремс аргута гэдэг маань толбот гөрүүл, Иремс пержуаски гэдэг маань говийн гөрүүл, Иремс аргус гэдэг маань бол
Монгол гурван шүү. Нийт үзэгчтэй. Багш энэ 100 гарын гөрүүлээ шүү дээ. Сая шинэ бүртгэгдсэн. Энэ дэлхийд шинээр бүртгэгдсэн үү эсвэл зүгээр Монгол шинээр бүртгэгдэж байгаа зүйл юм уу? Энэ дэлхийд 100 гарын гөрүүл гэдгээрээ бүртгэгдсэн. Шинэ зүйл. Хэдэн он бүртгэгдсэн бэ? Бидний нэр дээр байгаа. За энэ өгүүлэл маань бол одоо 2 жилийн өмнө гарч шүү дээ. 18 он. Тий. Өгүүлэл маань гараад ингээд яасан. Түрүүний ярьсан нөгөө Арвалис гэдэг шүгүр мэлхий олсон өгүүлэл маань бас өнгөрсөн жил гарсан учраас бид нар өгүүлэл гарсныхаа дараагаар бас энэ албан ёсны мэдээлэлд оруулахгүй бол анх бол бид нар бол тэргүй энэ зүйлийн шинэ зүйлийн төвшөнд байна. Энэ бол шинэ олдврын төвшөнд байна гэдгээ бол хэдийгээр мэдсэн ч гэсэн хамаагүй бас ярьж болохгүй нэг бол бас шинжилгээ ухааны үүднээс баталгаа ярихгүй болохгүй гэдэг үүднээс бас энэ дурдж байгаа юм шүү. За дараах нь бол могоо бол 8 зүйл байдаг. За могоод бол 8 зүйлд бол одоо Эрикс Татарикус буюу Тэмэн сүүл могоо, Колобр спиналис буюу нарийн могооноор бол Монгол улсын улаан наманд орсон байдаг. За Vipera berus буюу эргэл залмаад могоос улаан наманд орсон байдаг. За Elapedion аршааны могоо, за Elapedion буюу хар мөрний цариг могоо, за усны могоо, за тэгээд сум могоо, за тэгээд хамгийн элбэг тархалтай хортой могоо буюу бамбуу ошорт могоо гэсэн 8 зүйлүүд Монгол оронд бол тэмдэглэгдсэн байдгийн байна. За ерөнхийдөө яг хаа могоонуудын хувьд ер нь амьдралын бас их өвөрмөц онцлогтой, бас ер нь ихэнх нь шүний амьдралтай, бас нэлээд далд хэлбэрийн амьдралын хэлбэр явуулдаг. За тэгээд монголчууд бол могоог бол яагаад их сайн мэддэггүй гэхээр урт хайрхан гэдэг өөр өвөрмөц онцлогтой юм нэрүүдийг өгсөн байдаг шүү дээ. Тэгээд маань яадаггүй гэхээр мөрхөгчд маань ер нь өөрсдөө хүүтэн цастай амьтан орчныхоо температурыг дагаад биеийн температур хөлсөн өөрчлөгдөж байдаг. Өөрөөр хэлэх юм бол их сонирхолтой амьтан шүү дээ. Одоо нэмэх 8 градусаас нэмэх 10 градусын хооронд бол бие хөдөлгөөнүүд удаашрдаг бол за мөн нэмэх 40-оос дээш градус гараад ирэнгүүт бас адилхан удаашрчдаг. Тэгэхээр энэ маань бол температурын оптимал бүсээсээ дээшлэх бөгөөд доошлох тусмаа биеийн идэвхтэй шууд температураас хамаарат муудаж байдаг юм байна. Тэгээ хүмүүс надаас их асуудаг. Та одоо энэ нэг гэрлээ шараал нэг 25 градус орчим болгоол тэгээд хооллоод байна. Энд чинь тэгэл бүр градус нэмэгдэх тусам улам идэвхтэй болох уу гэх. Бүр эсрэгээрээ нэмэгдэх тусам бас буурна, багасах тусам бас буурдаг. Тэгээд яг амтны болгонд чинь тус өөр ингэсэн оптимум байм гэдэг маань бол гарцаа байхгүй гэдэг амт дээр харагдаж байгаа юм л та. Бид нэр ер нь ингээ температурын маш бага хэлбэлзэлд юм идэвхтэй байдаг зүйлүүд байна шүү дээ амт тий. Би сая телевизэн дээр харагдчихсан зургийг хараад Монголд байдаг могоо мөн үү биш үү гэж асууя гэж бодож ирсэн. Гэтэл энэ маань бол яг усны могоо гэдэг байж байгаа. Энэ харах юм бол одоо нэг халуун оронд байдаг бидний нэг айхтар хортой могоо зогоо нэг кобра ямар могоонууд гэдэг лээ. Тэдний шиг ингэж харагдаж байгааз энэ хортой зүйл үү? Энэ хоргүй зүйл. Зөв. Ер нь бол ямар ч хор байхгүй. Ер нь бол хамгийн урд талын зах нь байгаа юм. Энэ бол ерөөсө баруун Европоос ахуулаад урагшаага тархсаар байгаад хамгийн урд талынхын зэг нь Монгол орны хойд хэсгээр дайрын өнгөрдөг байхгүй юу? Зөв. Тэгээд ус намархаг орчноор бол тархсан. За загас за мэлхий зэрэгээр бол хоололдог. Ийм сонирхолтой амьтан усны могоо гэдэг. Энэ хаагур тохиолдсон гэсэн үг байна усны могоо. Энэ усны могоо ерөнхийдөө бол Монгол орны сэлэнг за хөвсгөлийн нутгуудаар л илбэг тохиолдсон доо. Ер нь бол харьцангуй илбэг үү? Тий, харьцангуй илбэг сэлэнг мөрний савд бол. Ер нь бас харьцангуй ч том могоо. Хэмжээ том гэдэг нь хэмжээ том хамгийн томдоо бол бид нар бол 1 метр орчмыг бол энэ чанаас бас тийм байна. Нэлээд урт. Усан дотор л явж байдаг гэсэн үг үү тэгэхээр. Тэгээ усанд байна, усны эрэг орчимд байна. Тэгээд ер нь усан орчимтой салшгүй холбоотой. Тий, бас хүмүүс сонирхуулахад хэрвээ яг энэ сэлэнгийн хөвсгөлийн устай газар явж байгаад энэ могоо таарах юм бол айд сандрах зүйл байхгүй юм байна шүү дээ. Ер нь айд сандрах нэгдүгээр могооноос бол айд сандрах ямар ч зүйл байхгүй. Могоо бол та нарын хизээч хойноос чинь хөөгөөд барьж аваад хойноос чинь мөлхөж гусаж очиод хаазна гэсэн ойлголт бол байхгүй шүү дээ. Бид нэр өөрсдөө л анхаарал болгоомж үүсгэхээсээ болж дээр нь гიშгэх одоо биен дээр нь харахгүйгээр одоо ямар нэгэн байдлаар эсэргүүцэл үзүүлснээс л болоод энэ амьтан чинь эргэж харж хаацнаа ухаас барьж авах гэж оролдох барих иймэрхүү саваагүй үйлдэлээс л болж ирнэ. Манайхан чинь яадаг. Нэг айлгах тэрний тулд модны үзүүр дээр аваачиж нэгнийхээ майхан руу хийх
За зарим нэг маань бол энэ майхан нөгөө онгорхоо удаж явах үед бол шөнийн цагаар майханд бол могоо ороод ирчихдэг л дээ. Яагаад гэвэл нөгөө хүүтэн орчноос халуун орчин руу тэмүүлэхэд бол могоо маань халуунаа мэдрээд тэгээд майханд ороод ирэх тохиолдол зөндөө байж идэг. Тэрэн дээр бол айд сандрахгүй сайхан эвтэйхэн урт тимаар гадагшаа гаргаад аюулгүй орчинд аваачиж тавьсан бол дээр л дээ. Ер нь бол могоон дээр бол ер нь тиймэрхүү юм ярьд юм аа. Эндээс багшаа яг хортой хоргуугийн одоо яг яаж ялгадаг юм могоог гэрнэ? Ер нь бол хортой хоргууг нь бол судлаач нар л нарийн чанд ялгана ухаас биш. Тэр баргийн байгаль сонирхогч за аялагчд бол ялгахад бол том хэцүү. Хараад бол ерөөсө гаднаасаа ялгагдахгүй юм тий. Гаднаасаа бол тийм зүстэй, ийм зүстэй ихийн харагдахгүй. Наад бол чи нэгдүгээр айсан хүнд бол бүгд нэг зүстэй харагддаг. Айсан хүнд нэгдүгээр бүгд нэг хэмжээтэй харагддаг. Хамгийн аюултай. Ер нь бол яг хөө энэчнээс бол энэ загалмаат могоо буюу гадиука гэдэг энэ доор Vipera berus гэж байгаа. Энэ бол нэлийн хортод бол тооцогддог. За тэгээд бамбон шорт могоо буюу энэ Gloidius hailus хоёр хортой. За манад байдаг энэ могоонуудаас энэ сум могоо маань хорт шүттэй боловч хорт булчирхаатай боловч нөгөө хоёр шүттэй гэдгээр бол хорон гадаад багш. Аль нь вэ? Psammopius lineolatus гэдэг. За сум могоо. Энэ сум могоо. Энэ бол яг хорын булчирхаатай боловч хорн бол гадагшаа гараад яахгүй. Ямар нэгэн байдлаар хордуулах үйлчлэгээ үзүүлдэг. За бусд нь бол ер нь их номхон хор байхгүй юм амтчүүд одоо Монгол оронд бол ер нь дарахсан хамгийн элбэг хоргоо могоо бол энэ дээр байгаа Elapedione буюу Аршааны могоо байна. Энэ бол одоо Монгол оронд бол хамгийн элбэг дарахсан ер нь хоргоо ийм могоо тооцогддог. Бас их үзэсгэлэнтэй могоо л да. Тэгээд энэ бамбон шорт могоо эднэр бол ер нь одоо ингээд амьдарч байгаа бүсээс шилтгаалаад зүс нь өрт бас өөр болоод. Энэ зураас өнгөн тий тодрох, бүдгэх гэх. Тэгэхээр бол ер нь гадна талын энэ зураг энэ тэрээр бол тийм нарийн мэрэгсэн амтан судлаач нар, байгаль судлаач нар л ялгад таних үхээс биш. За зүгээр аялж байгаа тийм ээ. Одоо гэр бүлэрээ аялж байгаа аялагчид, за сонирхогчд бол ер нь ялгахад бол томс хэцүүтэй. Ер нь бол могоог. Тэгээ ер нь аль болох могооноос бол тэгээд толоор л явж явах гэмгүй дээ. Эндээс багш нэг асуултаа дуусгачих гэж бодлоо. За магадгүй санаандгүй байж те санаандгүй болгоомжгүйгөөсөө болоод магадгүй хүн хазуулчих магадгүй. За бамбаа шордод хазуулчлаа гэж бодлоо. Тэгэх юм бол яг ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэдэг юм. Энэ дээр бол одоо ерөөсөө ганцхан арга хэмжээ байдаг. Ямар арга хэмжээ гэхэлэр одоо ингээл ерөөсөө дэлхийн практикт байдаг ганц арга хэмжээ бол маш яралтай эмнэлгийн тусламж үзүүл тийм л үг байдаг. Тэгээс ч биднес чинь нөгөө кинонд ярьж гардаг 9 шидийн зүйл дээр л могоо тазуулсан газрыг л бушуухан шиг л амаараа сороод шүсээ нулимаад тийм иймэрхүү байдлыг бол одоо ерөөсөө хэрхэвч гаргаж болохгүй шүү гэдэг ийм байдлыг бол ер нь бол дэлхийн практик дээр буюу шинжлэх ухаанд бол үздэг юм. За монголчуудын хувьд бол яг бас уламжлалт аргууд бол байдаг. За энэ дээр бол өөрийнхөө одоо маш их шингийн юм уух. За тэр тусмаа сүү цагаан эдэний зүйлийг уух эмнэлэгт очих хүртлээ. За тэгээд дээр нь бас нэг ариутгах зүйл буюу одоо нэг шейх мек гэсэн ийм зүйлүүд бол бас бичигдсэн байдаг. Гэхдээ энэ бол тийм их найдвартай арга биш. Учир нь хүн болгоны бие организм өөр байдаг. Тухайлх юм бол та бүхэн мэдж байгаа. Одоо энэ ковидын вакцин ингээд хийлгээд байж хахад зарим хүмүүс нь 3-4 хоног халуураад үүлээ үзэж хахад зарим хүмүүс нь бол ганц өдөр халуурахгүй байх шиг. Тэр чинь нөгөө энэ хоронд үзүүлж байгаа хариу үйлчлэл маань хэдийгээр Монгол орны энэ могоонууд тийм айхтар үхлийн аюулгүйт хорн үхлийн аюулгүйч гэсэн одоо нөгөө хүний организм өөр учраас үзүүлэх хариу нь өөр байдаг. Яг эмнэлэг дээр очиход бол тэгээд чуулахад очоод анхны тусламж авахд бол гаран дээр бол нэлээд олон тооны зүсэлтүүдийг бол хийгдэв байлээ. Анхны тусламж нь бол тэр нь одоо хор явсан хэсгийг нь саармагжуулах үүднээс зүсэлт хийдэг ийм практикууд бол байд юм байлээ. Тэгэхээр ер нь бол хамгийн анхны зүйл бол анхны тусламж бол хамгийн ойрхон эмнэлгийн бараадч эмнэлгийн тусламж үзүүлэлт байгаа. За баярлалаа. За түрүүний ярьсан шүүгэр мэлхий маань одоо ерөнхийдөө бол хөдөлгөөнүүд нь ингэж харагдаж байна. Энэ нэг сонирхолтой л дээ шүүгэр мэлхий хоёул араана
Rana Arvalis төрөлд хамаарч. Тэгээ Монгол орнд Rana одоо Амуренцэс Rana Гензиненц гэдэг дорнодын мэлхий, Сибирийн мэлхий гэсэн хоёр зүйл тархаад байдаг. За дорнодын мэлхий нь болохоор Монгол орны зүүн хэсэгт. За зүүн хэсэгтээ бол зүүн өмнөд хэсэгт. За Монгол орны талын тал хээр орчмын жижиг голуудыг шүтэн амьдраад байгаад байдаг. Тэгсээр энэ хоёр зүйл маань давхцсан газар байгаад байна. Халах нөмөргийн дархан цаасдаг газар. Ялангуяа нөмөргийн гол дээр бол энэ хоёр маань синтопия буюу одоо нөгөө нэг орчинд хоёлаа зэрэгчж амьдраад байдаг. Тэгээд ингээд энэ дотроос ингээд хоёулангийн ингээд хараад тахад бол шивэр мэлхий бол ихэвчлэн эрэг дагуу ангуучилдаг бол нөгөө хоёр чинь нөгөө нэг нийшийн тусгаарлалтанд байхгүй болохгүй нэг газар амьдарч байгаа учраас тэгвэл тэжээлийн тусгаарлалттай юм шиг харагдаад байгаа байхгүй. Нөгөөх нь болохоор дандаа усан орчинд ангуучлаад байдаг. Их сонирхолтой юм. Яг энэ чэнэс цуглуулсан бодлогоудаас одоодноос ингээд дээж наваад судалгаа гэдэг үзэхэд бол яг энэ мөргийн гол орчмынх бол яг энэ нэг газар байсан хоёр зүйл маань бол одоо шивэр мэлхийн болохоор өөрөө газрын шавь зохиолоод дорнодын мэлхийн бол усны шавьчууд зохиолсон. Ийм бас сонирхолтой мэдээлэл бол гарсан. За одоо энэ амтны бол одоо бид нар судалгааг нь хийгээд үндсэндээ бол шивэр мэлхийг нэг тогтоогдсон. За Монгол орны амтны аймагт одоо нэмэгдэж байгаа. За мэдээж бол энэ баруун Европ гэдэгт бол бас тархсан. Хойтлын хөрш Орос чухал тархсан ийм юм байгаамаа. За энийг бол одоо сая бид нар рептайлс and amphibians гэдэг мэргэжлийн зэтгүүлт бол одоо Монгол орны шинээр нээгдсэн тухай өгүүлбэрийг өнгөрсөн жилд гаргасан байгаа. За Монгол улсын боловсролын их сургууль маань бол одоо үндсэндээ энэ хоёр нутагтан мөлөгч судлалыг бас жоохон дагнаж явуулах гад үзээд байдаг. Тэгээд герпетологийн лаборатори Монгол орнд ганцхан байдаг нь энэ сургууль дээр байдаг. За энэ сургууль дээр бол одоо Монгол орны одоо цуглуулгдсан одоо нөгөө дээжүүд тийм ээ одоо монотип, политип дээжүүд байхаас гадна бид нар бас энэ лабораторийн нөхцөлд зарим хоёр бүртгэх мөрөгчдийн нэг зохиомжтой орчинд үргэлжлүүлэх ажлыг бол одоо эхлүүлээд явж байгаа. За одоо манай энэ докторант одоо магистр Эрдэнэ түвшин багш маань бол одоо энэ ажлыг гардан оюутнууд, туслах ажилтан, за магиструудтайгаа бол хамтарч хийгдэж байна. За ер нь бол одоо бас энэ жилээс бас эрдмийн ажил нь бас нэлээд бас төхөөд бас докторийн ажлыг одоо хамгаалах тулж байгаа. Ийм судлаач байна. За энд бол бид нар бас нэлээд их ховор тооцогдох тийм ээ. За макрорууд геко, за зам хөрүүл, толбот хөрүүл битийн зарим зүйлүүдийг бас лабораторийн орчинд зохиомжтой орчинд тэжээж үзсэн. За тэжээхт бол мэдээж амжилттай явагдаж байгаа. Зохиомжтой орчинд бид нар бас ичүүлж үзэж байна. Тэгээ нэг сонирхолтой юм гарсан л та бидний судалгаагаар. Тухайлх юм бол бид нар адил хэмжээтэй одоо зулзган нохоо хөрвүүлүүдийг бид нар энэ лабораторийн орчинд манай Эрдэнэ түвшгийн ажилтнаа лабораторийн орчинд нэгийг нь ичүүлээд за нөгөөхийг нь одоо ичээхгүйгээр дөрөв улирлын өөрөөр хэлбэл өвлийн улирлын хугацаанд одоо ингэ тижээгээд үзэхэд яг ингээд дараа нөгөө хавар болоод ичээнээс нь гаргаад тэгээд жоохон хооллоод хэсэг хугацаанд дээр анзаархад нөгөө ичүүлсэн бодлого маань илүү өсөж ирсэн. Лабораторийн нөхцөл дөрөв улирал байсан бодлого маань бол ерөөсөө өсөөгүй тиймээрээ байна. Тэгэхээр бас энэ бас ямар учиртай. Тэгэхээр энэ бол нөгөө хүнд нойрны онол гэдэг шиг ямар чухал байдаг вэ гэдэгтэй адилхан бас энэ ичээний процесс маань бол амьтдад бас чухал нөлөө үзүүлдэг юм байна. Бас нэг харуулсан судалгаа болж ийн үзэж байна. За Монгол улсын улаан наманд орсон макрорууд гекконыг бас манай Эрдэнэ түвшин багш маань бол лабораторийн нөхцөлд өндгийг нь инкубаторт дарж бас гаргалаа. За нарийн могооны өндгийг бас тэгж гаргалаа. Тэгэхээр энэ маань бас нэлээд бас ач холбогдолтой болох ууц юм байна. Энэ бол одоо сүүлийн үед явагдаж байгаа энэ уул уурхайн дүүцүүлэн хамгаалах төлөвлөгөө боловсруулахад бол нэлээд ач холбогдолтой болчиход байна. Өөрөөр хэлбэл манай лабораторийн орчинд байгаа ховор зүйлүүдийг өсгөж үржүүлээд байгальд нь буцаад тавих маягаар бас хамтарч ажиллах болцоотой ийм бас нэг чухал ажил болж байгаа бас илэрхийлэх нь зүйтэй баха. За бид нар бас ингээд энэ оюутнуудтайгаа хоёр нутгийн мөрөгчдийн бус судалгаан дээр бол энэ насны цагиргуудыг бол нэлийн авч үзэж
хийдэг. Энэ насжилт маань бол ер нь биеийн хэмжээтэй шууд хамааралтай байдгийг батлах. За ер нь бас популяцид бол насны бүтцүүд их чухал байдаг учраас бид орчин наслтын ямар шүү гэдгийг бас бид нар судалгаануудыг хийж байна. За сүүлийн үед бол одоо мэдээж энэ митохондрийн ДНХ одоо митохондрийн ДНХ ч баг. Ер нь бол ДНХ-гаас бол одоо ДНХ-гийн шинжилгээг бол одоо сүүлийн үед бол нэлээд хийгддэг боллоо. За энэ маань бол ер нь одоо бараг Монгол орны нийт зүйлүүдийн 85 ер нь 85-аас 90 орчим хувьд нь бол ээжүүд нь хийгдсэн, секвенс хийгдсэн гэсэн үг. Одоо тэгээд нэг бол зөв уншаа, зөв тайлаа, за тэгээд ямар шатнд гарал үүсэл нь ямар шүү байгаа гэдгийг олох ажил нь одоо бидний хувьд үзээд байгаа да. За энэ ажил дээр бол манай бас нэг Солонгос доктор хамгаалаад ирсэн онлайн хчаагийн доктор маань бол нэлийн бидний ажил тусалж байгаа. Учир нь яагаад гэвэл яг энэ генетикээр мэрэгшсэн ийм нарийн мэрэгжлийн судлаач болж одоо техниктэй багшаар ажиллаж байна. За яг бас нэг нарийн төвхтөө жижиг зүйлүүдийг сонирхуулахад бас нэг иймэрхүү нэг өвчин эмгэгүүд бас Монгол оронд бол мессер үзэгдээд байна л да. Энэ бол дэлхийд дээр анх удаа шивэр мэлхийнээс бол альбинизмын үзэгдэл бол илрүүлсэн байдаг. За нэг бол 8 оны 6 сард бидний Төв аймгийн Шатангаас нэг бол тэмдэглэгдсэн байдаг. Энэ маань бол үндсэндээ арьсан дагуулгадах меланин хэмээх пигмент одоо нийлэгчгээ байснаас шалтгаалаад л арьсны өнгөнөр нь байхгүй болсон байна. Тэгээд цав цагаан арьстай гэсэн үг. Тэгээд цаана нөгөө махан улаан учраас ийм ягаан өнгөтэй болж харагдаж байгаа. За хэвийн бодлол нь бол ийм өнгөтэй байхад одоо энэ өвчтөө буюу одоо өвчтөө бодлол гэж альбинос өвчтөө бодлол нь ингэж харагдаж байгаа. Одоо ерөнхийдөө л хар өнгийн пигмент байхгүй болсны улмаас альбинос ч үүсэж байгаа шүү дээ. Тэгээд энийг л илэрхийлсэн. Энэ бас байгаль дээр хүртэл ингээд 100% альбинос хоёр нутагтан бүр том ховор байдаг юм байна лээ. За яг хөө мэдээж Xenopus мэдлийн Африк гэдэг бүх мэл хэрэглэх гэсэн шидийн юмнуудыг бол гаргаад авцсан байдаг л та. Яг байгаль дээр бол энэ ховор байдаг ийм тохиолдол юм байлээ. Энэ багшаа энэ альбиносийн яг үндсэн одоо юунаас болж ингэж альбиносууд бий болдгийг эсвэл энэ удамшлах байдаг уу, төрөлхийн байдаг уу? Яг юу нөлөө энэ 2-3 янзаар тайлбарсан байдаг юм байна. Бид нар бол мэдээж учир шалтгаан нь олж чадаагүй. Яагаад учир шалтгааны нэгдүгээр мэдээж энэ хүнд металлыг ордгоос шалтгаалдаг. Хоёрдугаарт нь бол мэдээж удам зүүч бас нөлөөлдөг юм байна. Тэгээд орчны бохирдол хүнд металл гэсэн л гол юмнууд байт юм байна. Тэгээд яг хуу бидний тэр газар чинь нөгөө Оросоос банк нефт зөөлгөж орж банк асгардаг. Тэгээд төмөр замын зам дагууч ямар их тийм юм асгарсан байдаг үлээ, бохирдсан байдаг үлээ. Тэрнээс шалтгаалсан байж магадгүй маа гэдэг. Яг төмөр замын хажуудлын жижиг горхноос юм чинь. Тэгээд тиймэрхүү бас таамаглуудыг дэвшүүлээд орхисон л байгаа юм. Тэгээд ер нь бол яг миний дээд чинь бол секвенс хийгдсэн байгаа. Яг аль генесээ тасраад яг яагаад өөрчлөгдсөнийг нь бас бид нэр судалгаа хийгээд үтсэн хийх гээд байж байгаа. Тэгээд мөн сүүлийн үед энэ олигодактил буюу нэг мөчний хөгжлөгүй юм бодлогууд маш ихээр бий болсон. За энэ бол 2-3 газруудаас бид нар бас олоод байгаа. За тэгээ энэ чинь бол одоо 40% нь за 35% нь юм ирэмдэг ийм бодлогууд байсан. Энэ нь ерөөсөө гол асуудал нь бол дандаа усны бохирдлоос шалтгаалаад үздэг юм байна лээ. Тэгээд их сонирхолтой нь бол энэ чинь жил болгон дараалж гарахгүй байгаа юм. Бас жил болгон дараалж гарахгүй нэг жилд гарчаад 3-4 жилийн дараа гараад байна гэдэг маань бол бохирдолтой байвал тэгэл тэр чигээр тэр бодлогууд нь ингэж гарах хэвээр. Тэгэхээр энэ бас нэг удамшлын холбоотой юм байна уу гэсэн. Ийм таамагийг бол бид нар бас тавиад байгаамаа. Монгол багтэр нэг юм гараад. За тэгээд ер нь бол энэ маш чухал энэ онл практикийн судалгаа бол ер нь бол энэ зүйлүүд бол маш бага судлагдсан байдаг. Одоо бол энэ тэр чигээр одоо энэ популяцийн экосистемийн түвшний судалгаа бол хийх хэрэгтэй. Энэ маань бол ямар ач холбогдолтой юм. Бид нар одоо ингээл нэг экосистемд тэжээлийн хэлхэнд хэрэглэгч болж гин, за мөн өөрөө хоол тэжээлэн болж гин гэж үздэг болохоос биш. Яг нарийн зөв доктор энэ маань бол ямар үүрэгтэй юм бэ гэдгийг нэлийн бас судах шаардлагатай байх шиг байна. За мэдээж энэ эрдэс суур амьсгал за газар зүүн байрлалаас шалтгаалаад тоотлогоо нэгчлэн бол хөвчтөн хязгаарлалт туйлын ядуу байдаг л та.
Тийм болохоор устгаж өгөө болох бол их амархан гэсэн үг байна. Тэгээд энэ дэлхийн ерөнхийлөлтөй холбогдуулаад энэ янз бүрийн одоо энэ дулаасыг зөвлөдөл талхалтын текстүүдээ бол монгол руу орж ирэх магадaltaй байгаа учраас зөүлийн үед бол нэлээд баялаг болох хандлагатай. Ялангуяа зүүн өмнөд хэл дагуугаа бол судалгааны ажлуудыг бол төлхөө явуулах шаардлагатай байна. Одоо тэгээд дулаасыг зөвлөд чинь талхалтын хайлыг хойшоо тэлэх тусмаа Монгол орнд шин зүйл ороод ирэх магадлал өндөр байна. Тэр бас хэлхэн зүйтэй баха. За тэгээд яг уу те энэ ер нь бол ерөнхийдөө ярихад бол нэг иймэрхүү байна. За тэгээд яг уу бид нар бас нэг энэ дээр нэг тухайн орон нутагт нь бол 2-3 хүсэлтүүдтэй байдаг. Тухайлбал бол энэ Баянгөр аймгийн шинжээс сумын нутаг ногоон цавын хаалга гэдэг. Энд бол нийт 7-оос 8 зүйлийг бүсгэрчүүл хэмжүүлсэн. Хамгийн олон нэг дор байдаг энэ хэсэгхэн газар байдаг. Бүсгэрчдийн зүйлүүд тэмдэглэсэн ийм газар байдаг бол дараа нь бол одоо энэ Сэлэнгийн Шаамрын нутагт байх их баг бүрэгдлэгөө гэдэг. Энд бол одоо 4 зүйлийн хоёр нутагт гаргасан байдаг. Шивэр хөлмөр, модны мэлхий, за Монгол бах. За тэгээд шивэр мэлхий гэсэн ийм 4 зүйлийн хоёр нутагт гаргасан байдаг. Эдгээр газруудыг бол одоо орон нутгийн тусгай хамгаалалтанд ахуулах, за цаашлаад улсын тусгай хамгаалалтанд ахуулах. За бүр цаашлах юм бол одоо мөлхчдийн хамгаалалт тусгай хамгаалалттай газар бол энэ нутгийн тусгай хамгаалалттай газар гэх мэтлэн иймэрхүү нэг зүйлүүдээр нь болж өгвөл хуулинд оруулаад тэгэд ингэж резерватуудыг байгуулвал тун их стахан байгаамаа. За тэгэд энэ өнөөдөр бас та бүхэнд бас нэг багхаач гэсэн мэдээлэл өргөлээ. Тэгэд ер нь бол баярлалаа. За тэгэд төгөлдөр багшаас асуух юм юу вэ? За баярлалаа багшаа. Их сонирхолтой бас мэдээллийг хүмүүст бас хүргэж чадлаа гэж бодож байна. Нэг талаасаа судлаач нарт бас сонирхолтой мэдээлэл бас энгийн иргэдэд хүртэл хүн болгон маш их зугаалж байна. Тэгээ их тийш их явж байна. Тэгээд нөгөө могооны асуудал жил болгон харагдаад байгаа байхгүй юу? Гадаадын хүн хазуулсан байна, Монгол хүн хазуулсан байна. Тэгэхээр энд бол битгий айц сандрах юм бол байхгүй юм байна. Одоо манай улсын хэмжээ. Хэрвээ хазуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн дөрвөн тусламж хамгийн чухал байдаг юм байна шүү. Айц сандрах. Одоо бас юунд төгөлдөр багшаа өрөм дулаан цаг болж байна. Одоо хүн болгон аял зугаалгаар явдаг. За тэгээд одоо чинь хүн болгон камертай болцсон гар утас гэдэг. Тий. Тэгэхээр бас магадгүй сонирхолтой могооны зураг хоёр нутагтан одоо мэлхий гөрүүлийн зураг байх юм бол авсан газартайгаа мэдээлээд манайх руу буюу Монгол Улсын боловсролын их сургуулийн биологийн гэсэн хаягаар энэ мэдээллүүдээ зурагтайгаа явуулж болно. За мөн Facebook дотор Монгол Улсын боловсролын их сургуулийн герпетологи лаборатори гэдэг тусдаа Facebook байгаа. Энэ хаяг руу бас зөвхөн дагах чигээд шууд зургуудаа явуулж болвол энэ бол шинжлэх ухааны их чухал үн цэнтэй ийм мэдээлэл болно шүү гэдгийг бас нийт зөвлөгчтэй бас дуулахад таатай байна. За багшаа нэг сүүлийн нэг танаас асуулт гэж бодож байна. Энэ хоёр нутагтан мөлхөгчдийг ер нь энэ системд үзүүлэх мэдээж системийн нэг хэсэгтэй энэ чинь том экосистемийн нэг хэсэг. Үзүүлэх нь далай ач холбогдлоор нь та ингэж нэг товчхон хэлвэл яг хүмүүстэй ойлгомжтойгоо тийм яг гол үндсэн ач холбогдол нь юу байдгийг, үүрэг нь юу байдгийг экосистемд үзүүлж байгаа нь бол тэгээ бас нэг зүйл байгаа шүү дээ. Энэ чинь ялангуяа энэ хоёр нутагтнууд бол яг энэ экосистемийн биотопын системийн үед маш их хязгаарлагдмал орчинд амьдардаг. Тэгээд дандаа чийхтэй хамааралтай. Тэгэхээр нөгөө уур амьсгалын өөрчлөлт юу хэр нөлөө үзүүлж байна. Энэ зүйлүүд. Зарим тохиолдолд энэ чинь бүр уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн том индикатор болдог шүү дээ, тийм маш олон судалгааны хэвлэл материалууд дээр бол индикатор болгож авдаг зүйлүүд байдаг. Тэгэхээр та энэ талаар бас жоохон мэдээлэл өгөөд өнөөдрийнхөө ярилцлагыг бас дуусгая гэж бодож байна. За экосистемийн хувьд бол яалтчгүй салшгүй нэг хэсэг бол мөн энэ амьтдаг. Яг нариндаа ингээд аваад үзэх юм бол бүр дээд ирэмбийн амьтдаг энэ амьтдаг маань. Хэдийгээр ингээд манайхан чинь ингээд нэг судлаач нарч тэр төр засагч тэр одоо ингээд яагаад н хоёр нутгийн мөлчдийг анхаарал хандуулдаггүй вэ гэхээр нэг харахад ач холбогдол муутай юм шиг. Нэг айхтар тоотлохоогоор тийм их биш учраас нэг анхаарал хандуулахаар үүч юм шиг. Гуравдугаар нөгөө жижигхэн биетэй учраас нэг анхаарал төвтгүү байдлаасаа болоод энэ юмтыг бол тоодгүй. За үн чанартай энэ чинь бол маш олон хадлан бэлчээрийн нөгөө сүйтгэгч
огтноос эхлүүлээд одоо мэрэгчдээс эхлүүлээд нөгөө шавжи чинь тоотлоход зохицуулахад маш их чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэдэгт бол ялцгүй. Шведэд нэг судалгаа байдаг шүү дээ. Юу гэхээр тэр нуурын ирэг дээр аялал жуулчлал айгүй их хөгжсөн байдгийн байна. Тэгэнгүүт нэг нуур би тэр нуурыг бас санахгүй байна л та. Тэгэнгүүт тэр нууран дээр сүүлийн хэдэн жилүүдэд нь болсон чинь хүн их тогтох аргагүй болсон. Шумуулан даа баригдав. Өө за энэ чинь юу болсон юу болчих вэ яач вэ яагаад энэ маань одоо ингэж шумуулан нэгсч үгээд үтсэн чинь тэнд байдаг нэг зүйлийн мэлхийн их энэ популяц нурцсан. Яагаад тусцсан гэхээр хэд их нуурлуугаа аваачаад аялал жуулчлалаа хөгжүүлсэн чинь нөгөө шөнийн цагт үрждэг үед нь гэрэл тусгах дуу чимээ гарахаас болоод тэнд үржил нь явагдах. Тэгээ үржил нь явагдахаас байгаад тэр мэлхийн популяц устангууд шумуулын тоотлогоо ихсээд нөгөө шумуулууд нь жуулчдыг нь барьж идээд бүр сүүлдээ бүр жуулчд ирэхэ болсон газар болсон. За тэгэнгүүт буцаагаад ойролцоо газараас мэлхийн зүйлийг авцраад тэнд нутгшуултал 2-3 жилийн дараа шумуулын тоотлого хэвэн байдал болсон. Тэгээ эн чинь юу гэсэн үг вэ гэхээр чинь ач холбогдлол энэ дээр харагдчихжээ. Тэгээд хоёр нутагтан амьтдаас чинь тэр түрүүн их гоё үг хэллээ л дээ. Дулаалын индикатор гэхээсээ гадна цэвэр усны индикатор. Юусэн? Энэ усны бохирдолтой байна уу, бохирдолгүй байна уу гэдгийг бол ялангуяа нарана төрлийн мэлхийнүүдээр бол шууд таньж тодорхойлж байна. Яалтчгүй энэ дулаасаг зүйл одоо өөрөө энэ хүүтэн цустай амьтан учраас бол энэ дэлхийн дулаар бол маш их нөлөөлж байгаа юм. Нөлөөлөхөөс гадна өөрөө индикатор болчихоос авахгүй. Юусоо индикатор авцсан ч байдаг дэлхийд дээр. Тэгээ эн чинь бол одоо ингээд одоо хонин гөрүүл бол яагаад энүүхэн энэ нэлсэн ташхад тасарсан юм бэ? Яагаад энэ тархацсан юм бэ? Яагаад энэ алтан булгийн энүүхэн энэ байдаг энэ Монгол эсэнд байд юм бэ гэхэл тэр амьтад бол элсээ дагаад нүгэл ороод ирсэн байна шүү дээ. Хонин гөрүүл амьд хорцноо. Амьд хорцноо дагаад. Тэгэнгүүт одоо дэлхийд дулаараад жил иргэцсэн одоо нөгөө хүүтэн хоногуудын тоо багасаад ингээд байх тусам бас хойшоогоо тархаж байгаа тохиолдолтой холбогдуулаад манайх бас зүйлүүд маань бас хойшлоод. Энэ бол ерөөсөө бидний судалгаагаар нэг говийн гөрүүлтнэр бол нэлээд сайн харагдчих. Одоо бол нэлээд наашлагдсан, хойшлогдсон гэсэн. Тэрийг дагаад бас шин зүйлүүд бол энэ дулаалаа дагаад бол ороод ирэх магадлал нэлээд өндөр байгаа мó гэж анзаарэгдэж байгаа да. Иймэрхүү юмнуудыг өнөөдөр хэлье. Тэгээд ер нь бол ач холбогдолгүй амьтанд байгаль дээр хэрэггүй амьтанд гэж хаач байхгүй бүх амьд байгаль дээр бол өөр гэсэн үүрэгтэй ролтой оролцдог. Тийм болохоор ер нь нийт сонсогч нартай бол байгаль дэлхийгээр хайрлж хамгаалахыг л уриалж байна да ер нь. За баярлалаа. Биднес чим манай бас подкастын бас яг зорилго юм. Мэддэг хүн мэддэг зүйлээ хайрлж хамгаалдаг. Тэгээд бид нэг олон хүнд бас энийг талаар байгаль орчинтой энэ амтан ургамал одоо юу гэдэг те энэтэй холбоотой мэдээллийг бас ингээд үнэн зөв бодтойгоор бас ингэ өгөхийг бас хичээдэг юм аа. За баярлалаа багшаа. Манай өнөөдрийн подкаст оролцсонд. За тэгээ сайхан бүхний хүсээ төгөлдөр багшаа баярлалаа. За баярлалаа. За түр баяртай сонсогчдоо манай өнөөдрийн подкастад Монгол Улсын боловсролын их сургуулийн биологийн техникийн багш доктор профессор Мөнхбаатар оролцлоо. Дараа уулзлаа. Түр баяртай.